За сайн бацгаана уу. Төгжрэл байж гинөө. Төгжрэлд гүлэг болоод байж гинөө. Гэтэ харин бензин ховорсноос болж төгжрэл гайг болсон ч юм шиг. Нэг талдаа. За хэрч мэнд юм байдлаа. За анхны хүү орж ирлээ. Хэд дээр орж ирв? 21 дээр орж ирж байна. Гайг болсон шүү дээ, тий. Ер нь бол гэхдээ нэг 7-8 дээр 7-8 дахь секундын дээр анхны хүү орж ирээд эхэллээ. Ер нь пэйж уусч их сайн ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Аяган тийж уухгүй болохгүй шин. Муу сайн шүүмжлэн. Зүдэж шүний Тэнгэрийг уйраач зүрхнээсээ аялсан залхуур өнөөр үзтэлээ. Ичийн бүвээ намун чиё театр чинэгчтэй бошоогоос нэг лайв хийж бараагаар олчод бошоогоос унтаа ёо. За манайхан цааш нь ширлээ. Нарийн манай уянгийн юм ярихгүй шүү. Би тийм уянгийн юм ярьдаг юм шиг. Хай тэргүн гэж байна. Байж л байна тэргүн нь. Байж л байна. Цааш нь ширлээ. Энэ 130 хүн цааш нь ширлж ард түмнийг баясгуулъя. Ичийн бүвээ намун чиг надтайгаан хэрэлж хай лалар гэж байна. Энэ одоо энэ хараал одоо ингэж шил би энэ хүний хараалыг уншчихлаа тий. Тэгээ одоо би хариуцлага хүлээх үү? Монголчуудаа сонин гачийн их болоод байгаа шүү. Ямар одоо энэ мөнгө эрднийг одоо ямар үндслэлээр тэр суллаад тавиад байна монголчуудаа. Мөнгө эрдэн тэр олон нийтийн газар танхаараад яваад байна. Яах ч вэ? Би машиндаа ганцаараа рил хийгээд яагаад баримтлагдаад байна? Энийг л тайлбарлчих энэ ой хүчнийхээ. Манай хүн нэг хэсэг их ууж байгаад нойр булчирхаагаа өвдгөөд одоо арай гайгүй болохоор нь гудраал гэж байна. За нэг тийм ч юм байхгүй дээ. Ер нь нойр булчирхааны тохиолдолд бол тэр юу их нойр булчирхаанд хортой юм биш шүү. Электрон тамхины тэр нэг тэдэн мянга, 10,000 соролт, 20,000 соролт, 40,000 соролттой гэдэг нэг электрон тамхинууд яваад байгааз. Тэр өстө нойр булчирхаанд үнэхээр хортой юм биш шүү. Тэрнийг бол би өстө өөрөө мэдэрсэн. Намун чиг. За хүүхэд унгнаасаа гиснүү тэргүүн гэж байна. Гой дуулах юм а гигантин гэж байна. Сайн уу тэргүүн шинэ жилийн мэнд хүргэе гэж байна. Да баярлалаа. Хай тэргүүн гэж байна. Ядаж наад сэвсээ хаачих даавны өөд салах уу гэж байна. Баярхаж байгаа. Баярхаж байгаа байхгүй. Байхгүйгийн зовлон гэдэг бол аюу хэцүү шүү дээ. Тийм ээ? Тураалтай. Тий, байхгүй хүмүүс бол хэцүү шүү дээ, тийм үстэй. Байгаагаа харуулж байгаа. Баярхаж байгаа. Болох уу? Баярхаж болно үстэй хүн бас. Хүн бас байгаа юмараа баярхаж болох уу болохгүй юу? За, чам шиг тураалтай галбтай юу? Би та нарт хэлж байгаа та нар намайг барахгүй шүү гэж. Сүлдүүшээ. Сүлдээ минийхөө. Нас авдрыг тамхи аваад ирдэх үү? Нэг тамхи аваад энэ тамхи дуусчлаа. Энэ муу хоёрын хооронд ячиж. За 16 настай охины хэргийн талаар гэж байна. Сайн тамхи сурчлуул гэж заяа. Аагүй. Энэ хамгийн дээр нь юм билий. Би одоо бүх төрлийн тамхи татсан. Хамгийн боломжтой электрон тамхи татлаа. Электрон тамхич дотроо бас олон янз. Тэр тэдэн мянган соролттой энэ гэдэг бол зүгээр хор. Тэр нэг солио яваад байна шүү дээ. 15,000-аар солиод идэг. Тэр их зүгээр юм билээ шүү. Зүгээр ч жоох. Тэр арай дээр юм билээ. Ердийн тамхи бол тэгээд бас хэцүү шттэ монголчуудаа. Бөөн нус цэр
ах түү гэж яваад ах ч одоо тэгээд одоо бас орчин үед бас нийцэхгүй юм да тийм ээ. Байнгын салфетиктэй яваал тэрнийга ингэж хайж маяал зааваа шүү бас тийм үстэй. Зүгээр сайхан энэ тамхи зүгээр юм билээ. Намайг дуурайж энийг байхгүй гимэн жоох үнэтэй. За, алив сүдээ чи яах гэж лайв самруулаад байна. Өрөөнд ороодох. Би энэ 2 3 мэрэг одоо тэгээд лайв өндөрлөлөө. За, манай 351 хүн цааш нь шеэрлээ. Сүүдрийн тэргүүн сайн байна ч юм уу? Тэргүүн хизээ ирсэн бэ гэж байна. 16 настай охины төлөө бид тэмцэх ёстой гэж байна. Манай анд их тогтой болж байгаа гэж байна. За баярлалаа. Би ч ардсан анд хэлсэн шүү дээ. Одоо удахгүй том дарга болох гэж байгаа шүү дээ чи та. Их тогтой болсон гэдэг чи одоо би ч одоо тогтой байхгүй бол том дарга болж чадахгүй шүү дээ. Тэ. Удахгүй том дарга болохгүй би ч одоо амар сайшл мажлаар ууж идэх болоод би ч амар томоотой болчиход шүү дээ. Дарга болохоо хүлээгээд ирсэн. Он гараал би ч тэрөөсөө Арслан намын дид даргуу юу гэдэг тэр хоёр айл нэгэн дээр л очих гээд шүү дээ. Тэг нарийн ерөнхий нарийн бичиг дээр очих нь уу дид дарга дээр очих нь айл нэгэн дээр л очих шиг байна. Энэ шин төрлийн цай шүү за. За мазрахын байхгүй зүгээр давчих ярьчнаа. За монголчууд мань ганцхан юм хэлье. Тэр 16 настай охины хэрэг бол шүү дээ тий. За би бол нарийн юу болсныг бол мэдэхгүй. Зүгээр энэ нийгмийн л нэг үзэгдэлгээл ойлгочих заяа. Одоо энэ 7 хоногт энэ 16 настай охины хэрэг босч ирж байна. Өнгөрсөн 7 хоногт Дэрлийн Эрдэнэтийн хүүгийн хэрэг босч ирсэн. Тэрний өмнөх 7 хоногт тэр Джейм Молын хэрэг босч ирсэн. Тэрний өмнөх 7 хоногт манай нэг олонний танил 2 3 хүн агуугаа зодсон хэрэг босч ирсэн. Гэх мэтчлээ ингээл энэ 7 хоногор ингээл буцаг гэмт хэрэг зөндөө гарч ш тийм үстэй. Алийн болгон бүгдээрээ уянгалгасан юм би. Миний ерөөс хэлэх юм ганцхан тэр л байгаа байхгүй. Энэ бол зүгээр нийгмийн үзэгдэл. Дотор эргэтэн ч муудсан бол дархлаа муудна. Дархлаа муудсан бол яах нь вэ? Энэ нүүрэн дээр чинь батг гарна. Тэгээ батгахтаа тэмцээд одоо яах вэ? Тийм үстэй. Дотор эргэтнэл зүгээр болохгүй батг гарсаар л байна шүү дээ. Гаднаас нэмшлэн гэж байхгүй шүү дээ. Мянган гоо сайхны бүтээгдэхүүн илдэ хангаа хэрэгтэй хэрэггүй мэргэллээ гэж чиний нүүрний батг гарлахгүй шүү дээ. Тэрнтэй чи ижлэгийн энэ 16 охины настай охины хэрэг Джейм Молын хэрэг Дэрлийн Эрдэнэтийн хэрэг одоо тэргүй баахан хэрэгүүд чинь зүгээр л энэ нийгмийн батгал байхгүй. Түүнээс биш батгахтай тэмцээд бол ямар ч амжилтанд хүрэхгүй. Энэ дотор эрхтнээ цэвэршүүлэх хэрэгтэй байна. Монголчуудаа хөх бөхснүүдээ. Энэ Монголын нийгэм гэдэг чинь байна шүү дээ, тэ? Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг нийгэм болцсон байна шүү дээ. Тийм үстэй. Хин илүү эрх мэдэлтэй нь арай бага эрх мэдэлтэйг л барьж иддэг л болцсон байна шүү дээ. Өнөөдөр жишээлбэл хөрс өх гээд хүн оюун эрднийг төвийгээл унгаачих шүү дээ. Оюун эрд намайг хараал хэлсэн гээл аваачил хийчих шүү дээ. Би тэгж хардж байгаа шүү. Мөн үү? Тэгэл хүчтэй нь хүчгүйгээд барьж идэл явж шүү дээ. Ийм л нийгэм шүү дээ Монголын нийгэм. Ийм болчоод байна. Тэгэхээр одоо энэ 16 настай охины хэргийг шударгаа шийдвэрлүүлсэн ч бай, шудраг босаа шийдвэрлүүлсэн ч бай, ямар ч ялгаа байхгүй. Дараагийн нэг хохирогч гарч ирэн дахиад нэг шин цаац гарна, дараагийн хохирогч гарч ирэн дахиад шин цаац гарна. Гэхдээ энэ нийгэм чинь ингээл үргэлжлээл байна шүү дээ монголчуудаа. Ухаараач яанда. Тэгээ энээс яаж гарах вэ гэхээр системээ өөрчилж хийж гарна. За юу. Хүн солиод ерөөсөө өөрчлөгдөхгүй. Манай монголчууд яадаг вэ гэхээр ингээд нэг амархан бодож байгаа байхгүй. Нэх амархан амьдралыг амарханаар төсөөлсөн. За оюун эрдэнэ болохгүй оюун эрдэнэийг солиё. Зандан шитрэг болохгүй зандан шитрийг солиё. Хөрөлцөх болохгүй хөрөлцөхийг солиё. Батулгыг солиё. Элбэг дөржийг солиё. Инх хоёрыг солиё. Санжин баярыг солиё. Гэхдээ тэдний бүгдийг солилоо шүү дээ. Гэхдээ тийм үстэй инх баяр гээд нэг мангас гараад ирчлээ гэжсэн солисон. Санжин баяр гээд мангас гараад ирсэн гэж солисон. Инх болдыг мэгомби инх болд гээд нэг релиз гараад ирлээ гэж солисон. Хөрөлцөх гээд нэг одоо ийм хүн гараад ирсэн байна. Энэ нэг солиё гээд одоо энэ 27 он солигдох гэж байна. Оюун эрдэнэгээд нэг ийм гараад ирлээ гэл та нарын амьдрал одоо энэ 30 40 жил юу өөрчлөгдөд байгаа юм бэ? Яг л нөгөө хулгай дээрм чинь байдгаараа байж л байгаа үстэй. Одоо бүр цайраал яваад шүү дээ. Тийм үстэй урд нь бол бас нэг жоохон ичдэг байсан. Одоо бол ингээд бүр цайцсан тоож байгаа юм байна. Энэ дээрээ ялцаршаад ангууд чинь дунд чатанд чи одоо энэ төрийн байгууллагууд тийм ээ. Өчигдөр тэр хүн ярьж шít прокурор цагтаа гэдэг. Яг үнэн шүү дээ. Одоо намайг Пүрэв Баатар гэдэг нэг Сугаатар дүүргийн нэгдүгээр хэлцээ нэг хөр даваш. Тэгэл дайрчиж байгаа.
Тэгээ тэр нэг ням эрдэнэ гэсэн нэг прокурор хоёр. Тэгээд ингээл дайрсаар байгаа л тэгэл ингээл ийм юм болж шít. Тэгэхэд одоо ингээл сошиалор мянган хүн хараад хэлэл байж л шít. Одоо хамгийн дод жишээ мөнгө эрдэнэ байж л шít. Яах ч ямар ч хууль үйлчлэхгүй. Төрийн байгууллагт чинь ер нь ямар ч хувийн ч бай төрийн ч бай байгууллага ч орж дур зоргоор лайв хийх эрхгүй шүү дээ. Хүнээс зөвшөөрөл авахгүйгээр ярилцлага авах эрхгүй шүү дээ. Тэр хүн зүгээр шууд гаргаж ирэл ингээл за илүү чи яриад чи их юм бичиж гэл ингээл бужигнуулж шүү дээ. Тэгвэл тэр хүнд яг хариуцлага тооцохгүй. Байж байгаа байдал чинь л юм байхгүй. Мөнх эрдний дуу улсын их хурлын гишүүн тэгэл болоо шүү дээ. Мөнх эрдний гэрөө над чиг зүгээр ингээд нэг одоо нэг бор зөрхөөр явж байгаа нөхөр байсан бол аль хий зэвэж ийдсэн баг шүү дээ. Ерөөсөө энэ нийгэмд чи ил цагаан харагдаж шүү дээ. Тэр 16 охины настай охины хэрэг дээр ерөөсөө тодорхой юм заяа. Тэр бол зүгээр нийгмийн үзэгдэл гэдгийг л ойлго. Энэ цаад системээс олохгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Ойлгосон? Одоо би системээс олно гэдгийг анх удаа ярьж байгаа юм биш. Энэ олон удаа ярьж исэн. Өтгөн Баатар гээд тэргүүтээр хэдэн хулгайч нар хуулаад яриад идэгий. Одоо бас намайг Өтгөн Баатарыг дуурайж ирнэ гэж хэлэх байх. Тэд нар ч намайг дуурайгаа яриад идэгий. Өтгөн Баатараас асуу. Та системээс олно гэж яриад их юм аа. Хүн солиод юу ч өөрчлөгдөхгүй, систем солино гэж яриад их юм. Системийг яаж солих вэ гэм Өтгөн Баатараас асууж байгаа. Юу ч хэлж чадахгүй. Нохоон гүлэг. Нохоон лүлэг. Одоо би ч одоо ингээд сая нэг гин алдаад нэг хараалыг хэлчихлээ шүү дээ, тийм ээ. Хараалын байж болцшгүй. Одоо ингээд маргааш намайг дуудах магадлал айгүй өндөрч байгаа байхгүй. Мань үтүүд ингэж амьдарч шүү дээ. Айж гэх юм уу одоо дарамтлуулж. Тэгэхэд тэнд гээл хулгайч нар тийм үстэй. Дураараа амьдарч шүү дээ. Одоо Мөнх эрдэнэ Өтгөн Баатар нийтрэх хүмүүс. За иймэрхүү байна. За саяных дээр нэг юм мартах гэж байна. Би бол систем өөрчилж иж Монгол өөрчлөгдөнө гэж ярьсан тийм үү? А гэхдээ системийг яаж өөрчлөх вэ гэдгийг би яриаггүй. Өтгөн Баатар бол систем өөрчлөвл Монгол өөрчлөгдөнө гэж намайг дуурайж ярьж байгаа. Гэхдээ системийг яаж өөрчлөх ёстой вэ гэдгийг мэдэхгүй. Ягаад гэвэл би яриаггүй учраас. Тиймэрхүү карманы хулгайч нарт бэлтгэл хэрэг угаалгаад заа юу. За нэг тийм бай. Тэгээ систем хүн өөрчлөөд бол бид нар мянган хүн сольж үзлээ. Өөрчилж үзлээ, харааж үзлээ. Тэгээд өөрчлөгдсөн юм алга уламд ордоод улам цайраад яваад байна. Системийг өөрчлөх хэрэгтэй. Системийг өөрчлөхийн тулд яах нь вэ? Тэр системийг яаж өөрчлөхийг мэдж байгаа толгойтой хүн гарч ирж иж өөрчлөнө. Ойлгосноо? Тэм учраас Бурхны хүү Баярбаатарыг жоохон дэмжиж. За нэгт нэг юм байна. За нэгдүгээрт юм байна. Хоёрдугаар асуудал оюутлогоо дээр нэг 2-3 юм ярьчмаар байна. Манай либералууд ингэж яриад болж өгдөг. Оюутлогоо дээр одоо 2009 онд либералууд маань яг жоохон харанхуул да тэнэгэлдээ зайлал. Нэгт. Хоёрт баяр цогт тархиа угаалгах чадсан. Манай баяр цогтыг толгойтой гэдэг би ярьсан шүү дээ, тий. Манай баяр цогт чи хэрэг үний тархийг угаана л да. Ингэж яриад болж өгдөг манай либералууд маань. Баяр цогт тэр маань тэдний тархийг угаагаад баяр цогт маань өөр ингэж яриад болж өгдөг. 2009 онд 34% авсан нь маш буруу байсан. Иннээс болж биднэрт өөрт ороод байна гэж яриад болж өгдөг. Зүгээр сайхан бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх байсан юм а. Эсвэл роялтигаа нэмэх байсан юм а гэж яриад болж өгдөг. За би энэ дээр нэг хариулт авах яа. Та нэг шидэт үнэтэй гэж бодъё заяа. Шидэт үнэтэй. 100 литр сүү гардаг. За ердийн үнэгнээс нэг өдөрт 10 литр сүү гардаг гэж төсөөлье. Таны үнэ бол шидтэй 100 литр үнэ сүү гардаг үнэтэй та бай гэж бодъё. А би тэрний чинь мэдсэн гэж бодъё. За би тэгээ танд санал тавилаа. Та 53% нав, би 47% авъя. Би үнээг чинь хариулна, маллна, сүүг чинь саана Улаанбаатарт сүүг чинь аваач зарна. Зарсан мөнгөө 53% танд авчирж өгнө. Уцаанд 47% би аавна гэсэн санал тавил та яах вэ? Ухаанд зөвшөөрн тийм ээ. Тэгэл гин үстэй хүн зүг зүгрөөж яхад чинь ингээл үнээг чинь хариулаад саагаад сүүгийчээ авч зараад мөнгөний авчираад тэгээд чамд хувааж өгнө гэхлээр хин ч тэгэл гин үстэй. Тэгэхдээ би нэг санал тавина заяа. Ямар санал тавих вэ?
үнэгээ 100% миний нэр дээр шилжүүлээд өгч гэсэн санал тавина. Оюутлага ерөөсөө тэр шүү дээ. Үнэгээ 100% над дээр шилжүүлээд өгч. Тэгээ би яах нь вэ? Ингээд бүтээгдэхүүн хуваая. Эсвэл бол одоо нэралтыгоор татвараа төлье гэж хэлж байгаа нь л гэсэн үг байхгүй шүү дээ. Гэсэн үг байхгүй юу? А хэрвээ тэх юм бол би ч бай таа ч бай яах вэ? Үнэгийг хин нэгэн хүний 100 литр гардаг үнийг та шилжүүлээд авцсан бол яах вэ? Хамгийн ойлгомжтой юм шүү дээ. Би тэгээл Барцааны сангийн аж ахуйн 45 км, буцаа 45 км ингээд өдөрт яваал үнэ хариулаад буцаа саагаал тэрнийгээ хотод авчир сүүгийн зараал ингээд балаараа мэдрэлтэй хинч тэгээ байж байгаа шүү дээ. Би бол тэрээ үнэгийн 100% өөр дээр шилжүүлээд авчих юм шууд зарчаал яваад байна. Бириат энтэй ч ялгаа байхгүй. Таа ч ялгаа байхгүй. Хинч тэгнэ. Монголчуудын тэр 34%-ийг авах гээд байсны 50%-ийг аавна гэдэг байгаа гэж ерөөсө гол утга учир нь юу? Үнэгээ алдчихгүй л гэж. Үнэгээ цааш нь дамжуулаад заруулчихгүй л гэж тэгэж юу яаж байгаа шүү дээ. 34%-ийг авсан шүү дээ. Энийг манай энэ либералууд ойлгоцгаа малнууд, оркууд. Тэгнэ үстэй хин ч гэсэн юм мэдрэл муутай хүн байж байгаа ш. Чи ингээд өдөр болгон Барцааны сангийн аж ахуйн яваад өхөр саачаад сүүгийг авчирч Улаанбаатар зачаад буцааж эзэн дээр мөнгөний авчиж өгч мөгөө тэгж солиорч тийм мэдрэл муутай ажил хийх хүн Монголд байх уу? Байхгүй, хинч байхгүй шүү дээ. Тэрнтэй чинь ялгаа байхгүй шүү дээ. Тэгээд тэрний чинь тэгээд зарчаа явчихдгийн хамгийн том жишээ чинь тэр Ivanhoe Mines-ийн Friedland гэдэг хүн биш шүү дээ. Friedland чинь энэ оюутгын ордыг Риотинтой зарчаал явуулсан юм байна шүү дээ. Риотин тийш ялгаа байхгүй хятадууд зарчаал яваад байгаа шүү дээ. Би яах юм? Яаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр 34%-ийг авдаг бол маш зөв юм байсан шүү нэгт. За одоо ингээд тэгвэл эн чинь ашиггүй болчиход байна гэж балаа юм яриад байгаа. Гэхдээ бид нар зайдуулаад ловердуулаад шүү дээ Риотинтод. Тийм биз дээ. Анх эхлээд Риотинтод чи ярихдаа бол за Барцааны сангийн аж ахуй ороод буцаад ирэх 100 км болно. За нэг портер хөслөн, портерт нэг өдөрт нэг за 15 литр түлшгийн. Тэгэл өөр зардал байхгүй махгүй ухааны юм ярьжсэн чинь одоо яаж юм гэхээр Барцааны сангийн аж ахуй руу портер явуулаа босоод ирсэн чинь портер нөх муудсан портер байсан байна. Өдөр 100 литр түлш идэв дээ. Өө дугуй нь хагарцсан. Дөрвөн дугуй нь хагарцсан. Дахин хагарцсан. Барцааны зам их муу байсан юм байна. Ийм л балаа юм ярьж шít. Ингээл өдөрт одоо жилд тийм үстэй 20 удаа дугуй сольсон. Жилд одоо тосмааслын 10 удаа сольсон. Жилд одоо ингээд тийм үстэй 100 км өдөр болгон 100 км 100 литр түлш идсэн гэл ингээл зардлаа өсгөөл. Тэгэл бид нарыг заллаад байна шít. Лөөрдөд байна шít. Түүнээс энэ чинь зүгээр шударгаар явсан бол бид нар ашиг аваад явна шít. Мөн үү? Гэрээтэй ямар ч баг хамааралгүй шахуул юм байгаа шít. Тэгээ манай энэ либералууд яаж юм гэхээр тэр нөгөө гэрээн дээр лөөр хийж Монголыг заллаад байна гэдгийг ярихгүйгээр зүгээр л 34%-ийг авсан нь буруу гэж солиороод байгаа. Хүн өөрийнхөө өмчийг 100% гоо тийм галзуу юм гэж байх уу? Намайг тэгж хэлвэл яг одоо жишээл. За Баярбаатараа чиний одоо сансрын дэлгүүрийг чинь би ажилуулъя. Тийм ээ чи зүгээр гэртээ байжээ. Тийм ээ. Найз нь өөрөө өстөө ингээд бараа таваарыг авчирч тавиад өөрөө худалдагчаа хийж зараад тэгээ мөнгө олонгуудаа хоёлаа ашигын 50-50-аар хуваая. Мэдээч би тгий гэж хэлнэ. Тэг би тэгэл гэж хэлнэ шүү дээ. Амар надад амарч тийм шүү дээ. Ингээд тэнд хүн ажилуулад байна. А тэгтэл тэр хүн над юу санал тавьж ирэх гэхээр нэмэлтээр ямар санал тавиад байна гэхээр сансрынхаа дэлгүүрийг чи юу ачаа 100% манийхаа нэр дээр шилжүүлээд өгч. Гэвэл би одоо юу гэж ойлгох вэ тэр хүнийг? Тийм галзуу юм их одоо зөвшөөрөх хүн байх уу? Манай энэ либералууд нэг жоохон угаасаа хөлтөлтэй. Анхаараарай. За хараад ойлгоход тэр нэг тим юм анзаарагдаад байна. Бас нэг хоёр юм хэлчих гэж бодож байсан. Жоо ядарч марчаад ах чи юу лээ.
хоёр нэг чухал санаа ойлгоход хэлчихэж бодож байсан ч. За тэрийг марчлаа. Ганц нэг комент уншиж санаж байгаа. 30 жил төрд богсон нөхдүүдийг зайлуулъя гэж байна. Зайлуулад юу ч өөрчлөгдөхгүй байж тээ хөө. Бүгдийг л зайлууллаа шүү дээ. Энэ хоёрыг зайлууллаа, Санжийн баярыг зайлууллаа, Элбэг дөржийг зайлууллаа, оюун эрднийг зайлууллаа. Зайлуулад юу ч өөрчлөгдөхгүй байна гэдгийг би 1000 удаа яриад байна шүү дээ. Гол миний яриад байгаа хүн солиод юу ч өөрчлөгдөхгүй. Систем солио. Ямар адгийн шар муу хүн байсан ч гэсэн ирээд хулгай хийх боломжгүй сайн ажиллахаас өөр аргагүй байдаг системийг бий болго. Мөн үү? Сайн хүн ирээд ч сайн ажилдаг, дунд зэргийн хүн ирээд ч сайн ажилдаг, муу хүн ирээд ч сайн ажилдаг систем бий болго. Ойлгосноо? Тим систем бий болгож ижил Монгол өөрчлөгдөн. Түүнээс биш нэг хулгайчийг зайлууллаа дараагийн хулгайч гараад ирлээ. Оюун эрднийг зайлууллаа зандан шатар гараад ирлээ. Оюун эрдэнэл зайлчих юм бол одоо тэгэл Монголын амьдрал сайхан болчих гэж байгаа юм шиг ингээл яриад байсан. Одоо тэгээ хаана зандан шатар чинь гарч ирээд энэ бензинийг харал та. Харин ч оюун эрдэнэ байж байгаа зандан шатар гараад ирсэн чи бензин чинь тасарчлаа шүү дээ. Нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солиод юу ч өөрчлөгдөхгүй. Системийн солих хэрэгтэй байна. Энэ системийг солих арга замыг бодож олсон Монголд ганцхан хүн байна. Тэр нь би байна. Мөн үү? Намайг дэмж, намайг сонг гэж хэлээд ш цаанч би. Мэдэж байгаа штэ хэрэгээр гоовлж байгаа гэж ингээ манай либералууд л тэр чигээр дарга угаалгах. За мэдж байгаа хүн бол баяр цогтол байгаа штэ. Санжийн баяр мэдж байгаа, баяр цогт мэдж байгаа. Аны хэдэн 10 20 хүн л мэдж байгаа штэ. Тэр нь бол цаана юм лөөр болж байгааг. За тийм байна. Байхгүй хүн өмчөө 51-өөс илүү авч байж өөрийнхөө өмчөө эзэн байж чаддаг гэж байна. За яг нь бас тэгж ойлгож болох юм. Та дүрд гарчих тэхүү гэж нөгөөдөө та хэд чинь галзуу гэдэг байгаа шүү дээ. Та хэд чинь намайг галзуу гэдэг ахарч чадаа тэгээд яаж би дүрд гарах уу? Болохгүй шүү дээ. Монголчууд ягаад 34% авсан юм бол энэ талаар яриач гэж байна. Харин би сая дөнгөж сая тайлбарчлаа шүү 34%. Зарчаа явчих шүү дээ харин. Чи одоо юу ажилуулдаг вэ? Юу хийдэг вэ? За чи нэг хашаа байшинтай ч юм уу бав бадамзуулаа. Чи нэг хашаа байшинтай ч юм уу байртай вэ гэж төсөөлье. За юу. Би нэг нөхөр Баярбаатар тийм ээ бурхны хөө. Би чамд нэг санал тавил та тийм ээ. Хашаа байшинд чинь сайхан 8 нэрийн дэлгүүр ажиллуулъя. Танах их боломжтой газар юм байна. Мөн үү? Тэгээд ингээд ийм ашиг болно. Танахын 4 замын гол муулзуур дээр айгуу гоё өстэй дажгүй газар байна. Баар маар чаах юм бол паб мап чаах юм бол алах юм байна. Баударчоо. Найз хөрөнгө оруулчих. Гэтэ биш тий миний хөшөө. Чи миний хөрөнгийг аваа мөрчүүл яах юм бэ? Би ингээд нэг энэ чиний хашаан дээр нэг баар байгуулсан чинь чи мөрчүүл яах вэ? Баударчоо. Чи мөрчих магадaltaй шүү дээ. Тэм учраас миний хөшин хашаа байшингийнхаа гэрчлэгийг ман дээрээ шилжүүлээд өгч. Бэлгэлийн журмаа. Чи надад нэг би чамд нэг тийм санал тавьчих чи яах вэ? Зөвшөөрөхгүй үстэй. Яг л тэрнтэй ч хийжлэх штэ. 34% авч үлдэхгүй бол зарчин штэ. Мөн үү? Би зарчин. Нөгөө хөрөнгө оруулж байгаа хүн чинь бас нэг тодорхой хэмжээний хөв эзэмшихгүй бол бид нэр зарчин. Мөн үү? Оюутлогын 100% хөрөнгө оруулаад юм хүмүүс байгуулсан гэж бодъё. Тэгээ ямар ч хөв аваагүй гэж төсөөлье. Тэгэх юм бол бид нар зарчин штэ. Тийм үстэй. Зайлгал хүүгээр болчих штэ тийм үстэй. Тэгэнгүүт нэг талтай. Нөгөө талтай цаатлаас чинь бид цааталт чинь бид нар юмаа 100% шилжүүлээд өгчүүл тэд нар ч зарчаа явчих гэдэг шүү дээ рүү. Хятад зарчаа явчих гэдэг авъя гэсэн хүн бэлэн байж шүү дээ. Тийм ээ орсууч гэсэн авъя гэдэг шүү дээ. Ер нь авъя гэсэн хүн дэлхий дээр мянга байгаа шүү дээ. Зарчаа явчих шүү дээ. Тулсан ашгаар за нэг юу гэдгийг оюутлогоо нэг 100 тэрбум долларын ашиг олох гэж байсан. За яг 180 тэрбум юм гинлээ. 100 тэрбум долларын ашиг олох гэж байсан гэж төсөөлье заяа. Тэгэл тэр хүнд би бодож байгаа л тийм үстэй махан идэж ингэж монголчуудаа зурлаж яснаас за нэг 70 тэрбумаар зарчаал яваад болт. Чи яг ухаад дараа нь 30 тэрбум аваарай гэж зайчаал яваад байна шүү дээ. Тэгээд тэр 30 тэрбум олох гэж байгаа тэр жоохон ашиг олох гэж байгаа сүүлд нь худалдаж авсан хүн чинь жинхэнэ алаан болно үстэй. Хятадууд ч тийм үстэй. Хятадууд худалдаж аваад
чинь тулсан тийм тулсан ашигндаа ингээд тулгаад ингээд худалдаад авсан хүмүүс чинь алдсан нь үстэй хин ч гэсэн бодсон гэсэн. Тэгэхээр чинь болохгүй гадаг шүү дээ. Хин хиндэ 34% бага байна л гэж байна. Яг ер нь бол тэгэл одоо энэ 2006 оны юуны хууль гэж байсан байхгүй юу? 2006 онд чинь манай 97 оны ашиг малтмалын хууль гэж 93 онд илүү 94 онд ч нэг ашиг малтмалын хууль гарсан юм. Тэгээ 97 онд дахиад нэг хууль гарсан юм. Тэгээ 2006 онд ч манай ашиг малтмалын хууль гэж юм гаргасан шүү дээ. Энэ баяр зөвхт гэдэг нөхөр чинь энэ элбэгдэрж ирэх байх та. Тэгээ баяр зөвхт тэр гол хуулийн найрлагыг хийсэн гэсэн үг. Тэгээ тэн дээр 34 хүртэл гээд заасан байхгүй. Тэгээд тэрнийг 34 хүртэл гэхлээр чинь тэгээд 34-өөс дээш байж болохгүй гэдгийг бүр хуулиар заагаад өгчөж шít. Тэгэхээр ч одоо тэгээ яах юм 50 болж болохгүй л байсан л байхгүй да. Тэгээд тэр хуулийг хийсэн хүмүүс нь энэ баяр зөвхт гэдэг одоо энэ шударгын дөрвисгээд байгаа хүн байж шít тийм ээ. Тэгэл одоо эдгээр чинь ингээл хуулиа өөрчилж байгаа л дээр нь тэтгэл юм байна. Тэгээд тэр баяр зөвхт ч одоо манай намын тэргүүн дэд дарга болцсон юм байна. Хэдий завандаа болцсон юм бэ ч одоо гайхаад. Юу ч мэдээгүй байсан чинь сая НТV телевизээр ярьслаа гэсэн чинь Арчлан намын тэргүүн дэд дарга баяр зөвхтгөө гараад их юм. Одоо бүр нэр юм чи бүр цайчжээ. За тийм байна. Тэгээ хуулиа өөрчлөлт одоо зүгээр л юм шударга сайхан. Төрийн мөнгөөр хайгуул хийсэн ч бай, улсын мөнгөөр хайгуул хийсэн ч бай, хувийн мөнгөөр хайгуул хийсэн ч бай 50% нь монголчууд аван за тэгэл болоо. Тэгээ тэрний дараа тэгээд учир нь олтно тэгэл сууж юмар. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй монголчуудаа. За одоо ингээд би бавууд орж чамтай 8 хийх гэж байгаа гэж төсөөлье заяа. Тэгэх юм бол чи намайг бол лөвөрдөж чадахгүй шүү дээ. Лөвөрдсөн байсан ч гэсэн би чамайг бол хачин болгоно шүү дээ, тийм ээ? Мөн үү? Тэгэхээр чи намайг лөвөрдөж чадахгүй байхгүй. Чамтай хамт 8 хийх гээд байгаа нөгөө хүн нөө шүү дээ, нэг архинд орсон нэг тарин шааны нэг өвгөнтийн хог дүүгээ яваад архиугаа яваад нөхөр байвал чи яах вэ? Чи илэг барьна те. Ямар ч сайн хүн илэг барьна шүү дээ ер нь бол тийм үстэй. Ерөөсөө монголчин тийм л юм болчиход байгаа байхгүй. Ингээд монголчууд гээд ингээд бид нарыг ингээд дэлхийн өнцгөр харах юм бол хөдөөний харанхуй бүдүүлэг тийм ээ бичиг хүсэг барагших талигдсан таригдааг нь мэддэхгүй хэдэн хачин юмнууд харагдаж байгаа байхгүй. Тийм ээ тарин шааны нэг хэдэн нөхдүүд харагдаж байгаа байхгүй да. Дэлхийн нүдээр Монголыг харахад. Тэр архиугаа хог түүгээ явж байгаа нөхөрч гисэн өөрийнхөө нүдээр харахад ер нь бас гайгүй залууч юм шиг л харагдаад байгаа шүү дээ өөрт нь бол. Тийм ээ. Тэгтэл чин бидний нүдээр харахад бол нэг хог түүгээ архиугаа явж байгаа нөхөр нэг гачин пэл харагдаж байгаа шүү дээ тийм үстэй. Тэрнтэй ижилхэн дэлхийн нүдээр Монголыг харахад бол нэг тарин шааны нөхрөл харагдаад байгаа байхгүй юу? Бид нар л өөрсдийнхөө нүдээр өөрсдийгөө харахаар гайгүй харагдаад байна шүү дээ. Тэгээд одоо энэ Рио Тинто энэ төр чинь Монголыг ингээд дээрлэхэд байгаа, дээрэмдээд байгаа гэж ерөөсө гол утга учир нь цаана юу байна гэхэлэр бид нар тийм л хөдөөний хөлдөө оркл харагдаад байхгүй да. Тарин шааны л харагдаад байхгүй юу? Тэгэл яг яс юмн дээр бид нарыг дээрлэж байгаа байхгүй юу? Түүнээс Рио Тинто Австралид очиод ч юм уу, Канадад очиод ч юм уу, Америкт ч юм уу ингэж чадахгүй шүү дээ. Яг л хууль дүрмийн дагуу яг л ярьсан хэлсэндээ мөнгө төгрөгөө төлөөл, татвараа төлөөл бүх юма 53 47 гэж гэрээ хийсэн бол 53 47 өгөө л явна шүү дээ. Монгол чинь бид нар чинь өөрсдөө ийм дорд байгаа учраас эдгээр чинь ингэ дээрлэхэд байгаа. Тэрнийг анхаарах хэрэгтэй. Ямар ч сайн хүн байсан гэсэн тэгэл бид нэг бол одоо яг тэр эзэн нь өөрөө явцгүй бол тэгэл дээрлэхэд. За юм бала лалрууд их болж хөөрхий гэж намайг хэлээд байгаа юм шиг үстэй блок болов. Анх даваа гойд оюутлогын лиценз байсан юм уу? За мэдгүй. Тэр бол ер нь жоохон манай хүн жоохон залж байгаа байна. Манай даваа ах чинь бас хөөрхөн
бас жоохон залчдаг юм байл шүү дээ. Миний ойлгосноор. Тэгээ Иракийн Мянган-Баяргооч ингэж ярьсан шүү дээ өөрөө. 2001 онд 98 гэсэн үү 99 онд ч юм уу тэр өмнө говийн тэр лицензийг одоо энэ Ontario-гийн лицензийг авсан байж байгаа. Өөрөө Ontario гэдэг компани байгуулсан байж байгаа. 2001 онд Анод банк 2 сая доллараар нэхэд амар заяа үзүүлэхгүй болохоор нь аргагүй эрхэнд юунд тэр Центараго улдад зарцсан Ontario-г. Тэгээд тэр 2 сая долларын өрийг Анод банкд төлсөн юм а гэж Мянган-Баяр гэж хүн хоёр амаараа ярьсан шүү дээ өөрийнхөө амаар. Тэгээд тэгэнгүүт чи манай даваа ах чин гарч ирэнгүүтээ 2004 онд би энэ лицензийг эзэмшижсэн гэж яриад байгаа шүү дээ. Мянган-Баяр чи 2001 онд 10 сая доллараар зарцсан гэдэг байгаа шүү дээ өөрөө. Тэгэхээр чи тэр хоёрын хооронд 3 жилийн зөрүү байна. Тэгэхээр тэр жоохон мапантай. Энэ нь бол яг манай даваа ах бол тэгээд бас жоохон сүлдэг. Бас жоохон үнэн худал хоёрыг бас хөөхөн дийслүүлж бас нэг жоохон хооронд зохицуулж ярьдаг нөхөр юм шиг байна гэж би бодоод байгаа шүү дээ. Даваа ахын тухайд бол яах вэ тэгэл одоо баахан юм яриад байна тэгээд хотлаа. Тиймэрхүү л байна. 28 онд улсын хурлд нэр дэвшгүй гэж юм дэвшин шүү дээ. Гишүүн болно шүү дээ ч дээ. Цаашлаад ерөнхий сайд болсон надад шүү дээ. Тий, үнэтэй лайв хийлдэ гэж байна. Анод банк бол Монгол банк хадгалан Анодыг Монгол банк хамгаалж чадаагүй, хамгаалъя гэж бодоогүй шууд амбруулсан юм. Ер нь хамгаалуулах шаардлага байхгүй шүү дээ. Ер нь Анадын тухайд би зүгээр тэгж хардаж явдсан шүү. Ер нь бол санхүүгийн сахилгават алдсан, идэж уусан, өмсөж зүүсэн, найдваргүй зэйлүүд их гаргасан. Тэгээ ерөнхийдөө жоохон эвгүүдсэн байсан заа юу. Нэгт. Нэг талаасаа. Одоо тэр үед байсан Тээвэр хөгжлийн банк гэж байсан тийм үү? Одоо ч хүртэл ажиллаад явж лээ шүү дээ. Тээвэр хөгжлийн банк тухайн үед ч одоо ямар банкнууд байлаа да бас л тэр үед байсан банкнууд одоо ямар ч улсаас ямар нэг юм авалгүйгээр ажиллаад амьдрал яваал л шүү дээ. Заавалчгүй Анууд яагаад дэмжлэг авах гээд байгаа юм? Зүгээр ингээд чанартай зээл гаргаад чанартай зээл буцааж аваад тэгэл одоо ингээд яг банкныхаа Монгол банкныхаа дүрмээр явж исэн бол явж болох л байсан шүү дээ. Явж исэн банкнууд одоо зөндөөл байна шүү дээ. Тийм үстэй. Одоо хамгийн миний толгой дотор орж ирж байгаа нь одоо Тээвэр хөгжлийн банк байна. 97-8 оноос эхлүүлээд одоо хүртэл зүгээр ингээд мөрөөр ажиллаад явж байна. Эрэл банк гэж байна. Эрэл банк байна бас зүгээр ажиллаад явж л байсан. Тийм ээ. Сүүл эзэн бүжигнуулал юу атсан болохоос биш. Ариг банк болсон болохоос биш. Анаад ч гэсэн тэр банкнуудтай ажиллах зүгээр ажиллаад одоо нэг захын банк ус ч гэсэн зүгээр ажиллаад болоод л шүү дээ юм шүү дээ. Одоо та нар ингээл одоо баахан банк усуд байгаа шүү дээ. Нийт капиталын нийт дээрээ гэл ингээл. Тэд нар ч гэсэн зүгээр ажиллаад болоод л шүү дээ. Гэхдээ тэрнтэй ажиллах Анаад банк зүгээр ажиллаж болох л байсан шүү дээ. Яагаад Анаад банк тэгвэл тэгээд ингээд заавалчгүй төрөөс дэмжлэг авах гэдэг юм. Өөрийнхөө л чадлаар зүгээр л явал та, бор зүрхээрээ л явал та. Яагаад гэхгүй вэ? Тэгэхээр яалтчгүй тэр би зүгээр тэгж хардж байгаа шүү дээ. Анаад банк бол санхүүгийн ямарваа нэгэн асуудалд ороод тийм ээ найдваргүй зээлүүдийг гаргаад өөрсдөө эзсэн нь өөрөө л алдсан нь мэдэхгүй. Тэг ямар ч байсан л нэг тийм асуудалд орсон нь бол тодорхой. Өөрсдийн буруугаас болсон тодорхой нэг талтай. Нөгөө талдаа за Чингис хаан банк, Зоос банк тэр үед ч одоо саяхан ч хүртэл Капитал банк гэл ингээл баахан банкнууд дампуурлаа шүү дээ. Тэр болгоны чи ингээд төр ингээд зогсоолоод байгаа шүү дээ. Төр туслахгүй байгаад тэр яг зэрэгцээд байж исэн баахан банкнуудад тусалсан мөртлөө ганцхан Анаадууд туслахгүй байгаа байхгүй. Бүгд ингээд зэрэг ингээд асуудалд орж шүү дээ, тийм ээ. Тэгжээтэл Анаадууд ганцхан Анаадууд туслахгүй мөртлөө бусад банкнуудад нь туслаад байгаа. Тэгэхээр энэ хоёр талаасаа тийм ээ энэ талд нь ч буруу байсан, энэ тал дээр нь ч ноо байсан. Энэ хоёр талын асуудал байхаа. Тийм түүнээс биш зүгээр нэг яг зүгээр ажиллаж исэн банкыг тэгээд төр хүчээр дампууруулаагүй хаа. Би тэгж л бодож байна. Анууд даваагийн яриад байгаа захилгаан халаагуур энэ төр шал худлаа шүү. Тийм онл гэж байхгүй гэж юм. Яг зүгээр
цахилгаан халуурын тухайд бол би мэдэхгүй. Би зүгээр авах гэж 2 удаа тэр юун дээр Hermes дээр очиж исэн. Тэгээ тэр утсаа ерөөсөө залгаад авдггүй. Тэгээ Hermes дээр нь очиод байдгүй юм билээ. Тэр үнэн худлыг бол би мэдэхгүй. Тэгээд би чинь тэрнийг авч чадахгүй болохоор би чинь юуг авсан шүү дээ. Өөрийнхөө энэ хайбрид хитрийн халагчийг авсан шүү дээ. Тэгээ одоо сайхан ажиллаж байна. Ануудын даваагийн тэр халагч бол өстой мэдэхгүй. Нэгдүгürt мэдэхгүй. Зөв нэг талтай. Нөгөө талтай бол хүн цоо шинэ сэтгэж болдог байхгүй. Би одоо бодит жишээнд би өөрөө сууж шít. Одоо багийн барилдаан гэж юм хийя гэдэг чихт нэмд орж намайг ийм мэдрэл муутай галзуу юм ярьж орж ирж идэг гэд намайг нэмд орж өөрөө тэгж ирж исэн юм шít. Иргэжи бүгийн нэмд орж. Сүхөт авраг намайг шоолоод бүр татаж унаад инээж исэн шít бүр. Илгэн хөшөөд. Сүхөт аврагыг ярьж байгаа шít би. Монгол улсын дарах авраг. Тэгээд тэр цоон шинэм гаргаад ирэнгүүт ч бас хүн жирийн хүмүүс ойлгодгүй байхгүй. Тэгэхээр үнэхээр жирийн цоон шинэм гаргаж ирсэн байхыг үгүйсэхгүй. Тэрнийг бол үгүйсэхгүй. Нөгөө талдаа ер нь тэгээд юу штэ шин технологи гэдэг чинь ямар нэг юм хөнгөвчлсөн юм байдаг байхгүй. Өнөөдөр бид нар ингээд компьютер хэрэглэж байгаа л одоо бүгд гар утас хэрэглэж шүү дээ юм сте. Яагаад гэж байгаа бидний амьдралыг хөнгөвчлөж байгаа байхгүй. Даваа ахын тэр халаагур үнэхээр л тийм супер юм бол одоогийн байгаа уламжлалт халаагуруудыг хөнгөвчлсөн амар юм байх хэрэгтэй л байхгүй. Тийм ээ? Тэгтэл чин тийм юм байж чадахгүй байх гэдэг чинь айгүй хэрэгэлж итэл гэсэн үг. Чи бид хоёр л үний юм ярих юм да гэж эхлээд өөрсдөө сайн судлах хэрэгтэй шүү гэж ин. Оюутлогоо дээр л нэг марчаад бодгоо. За бензин дээр нэг юм хэлчихье. Бензин бол заяа. Оюутлогоо дээр нэг хоёр юм ярих гэж марчлаа. Бензин дээр нэг юм хэлчихье. Бензин бол энэ төрд гарч байгаа хүмүүс чинь заяа. Монголын ард түмний амьдралыг дээшлүүлэе гэж гарч байгаа нэг ч хүн байхгүй шүү дээ. Бүгд л хулгай хийх гэж гарч байгаа шүү дээ. Би тэгж хардж байна. Мөн үү? Тэгэл нэг сайд болоод авсан ч юм уу, улсын хурлын гишүүн болоод авсан, дарга болоод авсан хүн одоо хизээч усагдчих мэдэн ш тийм үстэй. Тэгэл ерөөсөө байгаа тэр хугацаанд тийм ээ сарын дараач угсарч магадгүй. Тийм ээ 3 сарын дараач угсарч магадгүй. Жилийн дараач угсарч магадгүй тэр барьцгүй байхгүй. Тэгэхээр чинь яаж юм гэхээр тэр нөгөө ховынхаа эрх ашигын төлөө баяжхын төлөө гарч ирсэн энэ хулгайч нар чинь маш хурдан хугацаанд баяжих гэж л үзэж байгаа шүү дээ ер нь бол. Тийм үстэй 3 сарын хугацаанд цагсаа огцрол тэгэл байхгүй болчих ш тийм үстэй. Бага энэ хугацаанд сайд болсон энэ хугацаанд яаж хурдан идэж уух уу, өмсөж зөөх үү гэдэг дээр л толгоогоо ажиллуулж байгаа болохоос биш Монголын ард түмний амьдралыг өөдөн татъя гэсэн хүн нэгч байхгүй энэ дотор. Мөн үү? Ийм учраас яах нь вэ? Тэр хүмүүс чинь маш хурдан хугацаанд дотор баяжих гэж байгаа учраас тэр 5 сарын дараа, 3 сарын дараа, жилийн дараа бензин тасарчих уу гэж юусоо огт бодохгүй байгаа. Огт бодоочгүй тэрэнд анхаарал хандуулаачгүй. Тэгэл яг нь өөрөө яаж гялсын дотор зохицуулах юм юу вэ гэж гүйж хараж тэр хавийг судалж гүйж гаал тэр хооронд нь яг нь гинчихэд одоо яашаа ийм асуудлууд гарч ирээл. Хэрэв үнэхээр Монголын төлөө хүн байсан бол Украины дайн болж байгааг дэлхийд даяараа мэдчихэж байгаа. Оросын нефтийн үйлдвэрүүдийг украинчууд бөмбөгдөж байгааг дэлхийд даяараа мэдчихэж байгаа. Одоо Монголд бензин дос ховордох магадлал маш өндөрсөд ирж байгааг Оросд өөрсдөд нь одоо бензингүй болчиход байгааг дэлхийд даяараа мэдчихэж байгаа. Гэхдээ тийм үстэй маш хурдан хугацаанд арга хэмжээ аваад одоо нэг жилийн өмнөөс ч юм уу 6 сарын өмнөөс ч юм уу Хятадаас бензин аавна, Казахстанаас бензин аавна гэдэргээд бүх юмаа тохирсон байж болох л байсан шүү дээ. Эднэрт чинь тийм улс орны төлөө зарцуулах, ард түмний төлөө зарцуулах цаг байхгүй байхгүй. 3 сарын дотор засаг огцрох магадaltaй. Тийм учраас яах нь вэ? Энэ 3 сарын хугацаанд яаж гэлс мөнгө хийх вэ? Ерөөсөө тэр асуудал шүү дээ. Ерөөсөө та нар нэг юмыг ойлгох. Энэ төрд гарсан хүмүүс дотроос нэг ч хүн энэ эх орныг өөдлүүлэе гэж бодохгүй байгаа. Мөн үү? Нэг ч хүн эх орныг өөдлүүлэе гэж бодохгүй байгаа учраас эх орны төлөө нэг ч минутын ч цаг хугацаагаа зарцуулахгүй байгаа. Та нарын амьдралд ерөөсөө энэ төр зэсэгт байгаа хүмүүст хамаа байхгүй. Ойлгосноо? Та нарын тэр үхэн үү, алуулн уу, бензингүй болно уу, яан уу энэ эднэрт ерөөсөө байдлыг байхгүй. Яаж энэ байгаа хугацаанд
энэ хугацаагаа хурдан ашиглаж яаж баяжих вэ гэж бодож байгаа. Бензиний асуудал бол ерөөсөө л энэ. Тийм учраас өөрсдөө дүгнэлт хий заа юу. Бурхны хүүгээ дэмж за мангарууд. За иймэрхүү байна. Яншсан лайв нэлээд удаж байна. Энэ цаг мөг болцсон уу? 40 минут болж шүү. Тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй гэж. Тогтолцоог өөрчлөх санааг ерөөсөө Монголд за чамд явчихвал тогтолцоог яаж өөрчлөх санаа байна? Байхгүй үстэй. Байхгүй. Энийг бодож олдсон цор ганц хүн Монголд байна. Тэр нь энэчээ сууж байна. Тэгээ намайг л одоо энэ өөд нь үнэхээр та нар амьдралаа дээшлүүлэх гэж бодож байгаа зүгээр талбай дээр саяулаа гарч ирэнгүүтээ Баярбаатарыг ерөнхийсэд болох гэж хасч байгаа. Тэгэл би ерөөсөн Монголыг жилийн дотор өөрчлөлөө. Монгол бол өөрчлөгдөд их амархан орно шүү дээ. Маш их амархан орно. 3 сая хүнтэй. Одоо үнэхээр эмтхийн ерөнхийсэд 3 жилийн дотор ч юм уу 3 сарын дотор ч юм уу эдхийг өөрчлөнө гэж амлаад бол худлаа шүү дээ. Яаж тэрбум 500 сая хүний амьдралыг 3 сарын дотор 3 жилийн дотор тэр эдхийг 30 жилийн дотор өөрчлөхийг үүсч чадахгүй шүү дээ. 30 жилийн дараа ч эдхийг одоо аймаг дэлхий дээр юугаараа чаваас эдийн засгийн өсөлтөөрөө дэлхий дээр нэг номерт явж байгаа орон зайг нэтгэдэг. Гэтэл 30 жилийн дараа энэ эдхийг хөгжсөн байна гэдэгт бол би итгэхгүй яагаад чадахгүй шүү дээ. Тэр 1.5 тэрбум хүний чинь 1.1 2 3 сая ядуу хүмүүс шүү дээ. Тэднийг 30 жилийн дотор ядуурлаас гаргана гэж яагаад ч байхгүй шүү дээ. Монгол бол 3 сая хүн. Гэхдээ яг 3 сая хүн нь одоо нэг хойд мөсөн талаа дээр ч юм уу байж исэн бол эсвэл манай өмнөд мөсөн талаа дээр ч байж исэн ч байдаг юм уу тийм ээ. Эсвэл одоо тэр Өмнөд Америкийн хойд үзүүр дээр ч юм уу байж исэн ч юм уу тийм ээ. Өмнөд үзүүр дээр ч байж исэн ч юм уу тийм ээ. Эсвэл номгон талаа нэг аралтай 3 сая хүн байж исэн бол бас хэцүү л дээ. Монголд бол алтан боломж байна шүү дээ. Орос хятад хоёрын дунд. Монголыг хөрслөх хөлстэй үнэндээ стандарттай. Маш амархан. Монголыг хөрслөхөд ерөөс ганцхан л хэцүү юм байна. Энэ тэнэг ард түмэн. Тэнэг ард түмэн жоох юм ойлгодог ард түмэн байсан бол нэрээ. Бид нар ингэж амьдрахгүй. Үнэндээ л гоё амьдр. Тасархай амьдр. Юун яасан юм чинь тэр мүү Арабын орнууд, морнуудын Эмират, Кувейт, Катар, Матар. Үндэл. Чи та нар бодцоо. Кувейт, Катар, Саудын Эмират, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират эдэргээ та нар бод. Тэд нар зүгээр л нэг элсэн сүлдээр байж байгаа л нэг хэдэн. Элсэн сүлдээр одоо хүн юу хийх юм бэ? Юу ч хийж чадахгүй шүү дээ. Тарэ урахгүй. Маллагдахгүй. Хөөс ногоо байхгүй юм чинь. Зүгээр л нэг шорон шуурганд дунд л байж байгаа л хэдэн нөхдүүд шүү дээ. Ус байхгүй, унд байхгүй. Юу ч байхгүй. Яг нэг жоохон нефттэй. Тэр үл яг нэг л давуу тал шүү дээ. Монголд нүүрс байна. Арабад нефт байна. Тэр үл яг зүгээр бид нар бол нэгийн эсрэг нэг. Тэгэд бусад юм нь тэднэрт байхгүй. Юу ч байхгүй шүү дээ. Ус байхгүй, газар нутаг байхгүй, бөөн дайн самуун тийм ээ. Бөөн шашны зөрчил. Тэднэрт бол хөгжих, тэд нар бол өмнөдөө хэцүүлтэй. Монголд бол ерөөсөө зүгээр амарх. Монголын энэ тэнэг ард түмэн жоох юм ойлгочдөг бол нэрээ. Монголыг нэрээс хөгжүүлэх нэрээ юу хүн байх вэ? Яг. Дээр байгаа хулгайч нар бол байна шүү дээ. Ер нь бол Америкт чулгайч байна, Японд чулгайч байна, Солонгос чулгайч байна, тийм ээ? Европ чулгайч байна. Хулгайч бол хаасайгүй байгаа шүү дээ. Гол нь тэр ард түмэн ухаалаг байх хэрэгтэй. Тэгэл манай энэ оркууд ч гэсэн үнэхэрийн харлаг, үнэхэрийн малнууд болохоор тэгээд хэвээр болдгоо юм байна. Төр өмчгүй байх хэрэгтэй гэж байна. Төр өмчгүй байх гэдэг чинь бас их өрөөсгөл ойлголт л тоо. Манай либералуудын ярьдаг ойлголт л тоо. Төр өмчгүй байхлаар чинь бас болдгоо байхгүй. Яг ингээд олон сая хүн амтай газар бол болно заяа. Одоо ингээд
гадаадд ч юм бол тохирох юм гэж байна тийм ээ. Одоо бид нар ингээд Монголд 1000 ногоо идээд, дан ногоо идээд амьдрэх бол хэцүү үстэй. Солонгост бол одоо хүн сардаа нэг удаа мах идэл, бус үед нь дандаа будаа идэл амьдэрчихэж байгаа шүү дээ ерөөсөө. Солонгост сард ганцхан удаа мах идэл тэгэл бус бүх үед нь ерөөсөө зөвхөн будаа идэл өөр юм идэхгүй тэгэл амьдэрчих болж байгаа юм. Тэр газар нутгийнч уур амьсгал гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр гадаадд болоод байгаа юм Монголд яг болдог гэсэн үг шүү байхгүй юу? Манай энэ либералууд бас тэгж тэнэгтэй байгаа байхгүй. Монголын газар нутгийн онцлог ондоо шүү дээ. Тэгэхээр төр өмчгүй байна гэдэг чинь бол яг олон сая хүн амтай улсад бол төр өмчгүй байх нь ер нь бол зөв. Ягаад гэвэл сонголт олон байхгүй. Тийм ээ? Хар мянган хүн бизнес хийх гэж байна. Хар мянган бүлэглэлүүд байна. Тэд нар чи хоорондоо өрсөлдөөл ингээд тэнцвэржүүлээд хооронд нь ингээд аваа авчиж болж байгаа байхгүй. Монгол ч ингээд 3 сая хүн амтай тийм үстэй ингээд за Апу, МСС, Женко ингээд нэг 10 хэдэн хүн Монголыг барьчаад шүү дээ. Тэгэхэр чин болохгүй байхгүй. Тэгэл одоо жишээлбэл ингээд яах юм бэ? Нүүрсийг одоо Женкод өгчих гэж шээ. Од жаргалд ингээд тэр чигээр нүүрсийг өгчих гэж бодъё. Од жаргал улам баяжчаал нь шүү дээ. Яах юм тэгэл ямар ч арга байхгүй шүү дээ. Яах юм? Ажилчдаа нэг шүлс шиг цалин өгнө. Тэгээд цалингийн одоо голох хэрэг байхгүй шүү дээ. Өгсний л авна шүү дээ. Тэр чинь зохицуулахын тулд төр байх хэрэгтэй байхгүй. Гэхдээ тийм шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Тийм. Одоо энэ сумын төвийг л харалтаа. Та нар зүгээр нэг тийм Монгол зонгол гэж амар том юм яриад яг ойлгохгүй заяа. Зүгээр ямар ч хамаагүй нэг аймгийн сум дээр очиод нэг 14 хоног амьдраад үзсэн. Тэгэл жинхэнэ ойлгоно. Сумын төвөнд ажил байхгүй. Цэцэрлэг, сургууль, захиргаа, эмнэлэг. За ингээ ийм 3 хил юм байгаа л да. Цэцэрлэгийн сургуульд оруулж байна. Нэг бол тэнд ажилд орно заяа. Нэг бол нэг дэлгүүр мэлгүүрт ажилд орно. Тэгэл ажил байхгүй шүү дээ. Хэрвээ дэлгүүрээс хосогдвол чи амьдралгүй. Чи цэцэрлэгээс хосогдвол чи амьдралгүй. Чи захиргаанаас хосогдвол чи амьдралгүй. Ойлгосноо? Яг л тэрнтэй ижилхэн монголчууд 3 сая хүнтэй болохоор чи болдгоо байхгүй. Төр заавал юм эзэмшнэ. Гэхдээ бага хэмжээнд. Зохицуулт хийх хэмжээнд. Заавалчгүй нэг төрийн банк гэдэг нэг одоо банкыг жишээлбэл муу хэлээд байгаа биз? Нэг ийм банк заавал байх л ёстой л байхгүй. Одоо ингээл юу гэдэг чинь хаан банк худалдаа хөгжил голомт за ингээл Монголыг нэг 3 4 банк л барьчиж шин. Тэг яах яаж чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Лиценз дээр эднэрийг хатханд л орно шүү дээ. Тэгэхээр чин заавалчгүй нэг төрийн банк гэж юм байх хэрэгтэй байна. Тэр бичлэн яг тодорхой хэмжээнд заавалчгүй ингээд төр гэж юм дэнд жижиг орны л зовлон юм да. Түүнээс Америк шиг ч байдаг юм уу, эсвэл хятад шиг ч байдаг юм уу ингээд энэ олон сая хүн амтай газар бол яг болно шүү дээ. Хааштай дөрж хийхгүй байлаа гэж бодоход дулмаа гараад ирэх юм чинь. Дулмаа хийх дөрж дулмаа хоёр нийлчээд байх юм бол бат гараад ирэх юм чинь. Мөн үү? Хар мянган хүн байгаа юм чинь. Монгол одоо өнөөдөр жишээлбэл ингээд харлаа. Барилга барьдаг 3 4 компани л шүү дээ. Тэгвэл тэд нартай л уучраа олохгүй бол тэгэл бойлог хичиж байгаа байхгүй урдаас тийм үстэй. Мөчийн надаар хэлэхгүй тэгэл болохгүй юу? Гिचж шүү дээ тийм үстэй. Тэгээ одоо яах юм бэ? Чамд газар байж болно, мөнгө байж болно. Мөчийн мөнгөтэй газартай. Тэн дээр чи байшин барих гэдэг гэж бодъё. Гэхдээ чи байшин барьж чадахгүй. Угаасаа Монголд барьдаг ерөөсөө 4 5 компани байгаа. Тэгэл тэр 4 5 компани хоорондоо хөвөлдөл чамд барилга барихгүйгээд чамд би барьж өгч чадахгүй хогчин чи тэгээ хэвтчий гээл тэгэл яах яаж чадахгүй шүү. Тэгвэл тийм үстэй. Тэгэхэр чинь ингээ заавалчгүй төр тэрэн дотор ч оролцож ийж ингээ зохицуулах хэрэг гардаг байхгүй. За ордол яах гэдэг. Ипотекийн зээл Монгол зохисонгүй гэж байна. За мэдгүй чиний асуултанд сар мянга удаа.
цамцаа өмсгөж байна. Одоо сүүлүүг надад заах нь уу? Ядарга. Чамаг би бас юм ухааруулах гал юм ярьж дүнээс биш. Чамтай харьцах надад онцгийн шаардлага байхгүй. За нэг цаг болоо хийсэн үү? Ядарга. За, ер нь засаг гэлтгөө том жижиг бүх байгууллагад хийх ёстой зүйл тогтолцоо болж дээ гэж байна. Бүх тогтолцоог өөрчлөх тийм юмэг бодоод олцсон байгаа. За юу. Даанч та нарт яриад ойлгохгүй. Ойлгох хүмүүст нь ярихлаа тэд нар чинь ойлгож авчингуудаа намайгаа жийчдгийм байлээ. Тэгээд жигээ зүгээр зогсохгүй бүр нам дарчдгийм байлээ, хорлцдгийм байлээ. Тэрнийг бол одоо энэ эргэжи бүгийн нэмдурж энэ Женко Батулга хоёроос би уулздаг гаширч авсан. Тийм учраас хамаагүй хүнд юусоо тэр санаагаа ярьж болохгүй юм билээ. Одоо ингээд жишээлбэл би ингээд зүгээр нэг туршилтын 17 14 удаагийн гуулийн спортын тэмцээн зохиосон байхгүй 17 18 оны үед. Тэгэнгүүт Женко Батулга яаж ирэнгүүт нэг холимог тулааны зөв холбоо гэж юм гаргаж ирээд Асаши руу давагдорж нэг захин өвчгээд нэг мангар хацаан байдсан шүү дээ. Тэр хоёртой нийлж тийм холбоо гаргаж ирэнгүүтээ намайг унгаачлаа байхгүй. Ерөөсөө энийг ерөөсөө дээж нь гаргаж болохгүй. Тэгэл бүр үнэхээр хүчээр гарах гээд ирэх юм бол ингээл шоронгийн нойрно гэл. Нодлонгийн одоо тэр баримтчилгаач нь яг оюун эрдэнэ энэ төр гэж байгаа боловч цаад жинхэнэ эзний нөхдүүд шүү дээ. Саяны миний ярьдаг хоёр нөхөр шүү дээ. Би нэг шаардж байгаа. Тэгэхээр бол тэгээд хамаагүй бас тэгж яаж болдгоо юм бэлээ хөө. Тимээ гэж байна. Хилчээч тэр тогтолцоо гэж юм чадахгүй. Чадахгүй энэ юм уу энэ чинь харин овоо тороол байна үгүй юу? Бас мэдэж авч байгаа цаашаа мэдэм хэрэггээд. За тэгээд намайг ингээд нэг юм ярьчингууч одоо энэ манай дарга нар чинь бас яг зөв хүн байж болно шүү дээ тийм ээ байц байхыг үгүйсэхгүй. Завгүй миний энэ одоо нэг цагийн лайв маяг үзээ сууж байгаа хүн бас ховор шүү дээ. Завтай хүн л үзэн шүү тийм үстэй. Тэгэнгүүт чинь нэг хинч биш одоо нэг Өтгөн Баатарч үт юм Мөнх Эрдэнэч үт юм хинч биш тороол тэрнийг ойлгож авчингуудаа даргадаа очингуудаа би ихтэй ингэж юм бодоод олцоо одоо ийм гоё болгоё. Тгий ингээ гэж яриа л. Тэгэнгүүт нөгөө дарга нь өстө манай энэ ухаантай энийг дээш нь татъя гэдэг нөгөөдгийг чинь дээш нь татчихна. Тэгэнгүүт нөгөө хоёр чинь нийлээд ингээд нийгэмд ингээд божигнуулаа явна шүү дээ тий. Тэгэнгүүт чинь би гарч ирэнгүүтээ наадах чинь би одоо ингээд ингэсэн ийм наадах чинь цаанаа энэ алдааны энэ онооны энэ битгий хуцаадаа та нар юугаа мэддэг. Эдгээр бол яг нь хүний юмыг жоохон хальт мөлт ойлгож аваад солиорно шүү дээ. Би чинь бол нарийн мэдж байгаа хүн чинь дор нь унгаачдаг байхгүй. Одоо нэмдэрч миний урдаас яага юм хэлж чаддгүй. Женко Батулга яага миний урдаас суурдгүй. Ер нь энэ хүмүүс яагаад над миний урдаас юу ч хэлж чаддгүй. Би чинь өөрөө энийгээ зохиосон хүн чинь би алдаа оноо бүх юмаа би өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Эдгээр бол зүгээр хоёр асуулт асуухад л гүлэг болно шүү дээ. Би зүгээр эднийг зүгээр мэтгэлцдэг бол шүүх хууль шүүхийн байгууллага дээр очдог шудраг байсан бол хамт очичдагсан бол би зүгээр очиод хоёрын юм асуувал гүлэг зүгээр дов дугаа болгоно. Би ч өөрөө зохиосон хүн чинь тэрийг мэдэн шүү дээ тийм үстэй. Тэгэнгүүт чинь нөгөө дарга бол зүгээр нэг хүн байсан тийм ээ гимхүү. Энэ нөхөр очиод ятгаж байгаад нэг ингээд миний санааг авч байгаад энэ хоёр нийлээд юм хийжсэн тийм үү. Тэгэнгүүт 3 дахь итгэж жинхэнэ эзэн Баярбаатар гараад ирлээ. Энэ дарга эвгүй байдалд ороод уннаа да тий. Тэгэнгүүт энэ дарга энэ хоёр чинь нийлж байгаад намаагаа гөвчд юм бил. Эсвэл Монголын амьдрал үнэн бүцэг. Яагаад тэгж юм гэхээр ерөөсөө цөөн хүн амтайг ил зовлон шүү дээ. Одоо Монгол нэг 50 60 сая хүнтэй байсан гэхэд би нэг одоо юу гэдэг чинь нэг 5 сая хүнд ч юм уу 3 сая хүнд зориулсан зах зээл гаргаж ирээд тэрэн дотроо би одоо ингээд бүхэн барилдаан зохион байгуулад гэж болно шүү дээ тийм үстэй. Тэгтэл чинь би одоо энэ Монгол бүхийн бүх барилдааныг зохиосон хүн. Тэгтэл чинь би ингээд алуулчаад байна шүү дээ тий. Ерөөсөө жижиг зах зээл зовлон бохгүй. Ганцхан бүхий өргөөгөөд ганц барилгатай. Хотын төвд өөр барилга байхгүй. Тэгээ хаа байсан тэр буян тухайн ордонд очиж хийх гэхлээр хүн үзэхгүй. Очихгүй. Тэгэл харахгүй ирэхэд ингээд алуулчих жоох. Ерөөсөө цөөн хүн амтайг зовлоо. Үнэн үү? Үнэхээр 50 60 сая хүнтэй байсан бол хамаа алга. 5 сая хүнд нь Баярбаатар юм хийгээд 5 сая хүнд нь дөрж тулмаа юм хийгээд ингээд энэ бас ингээд олон юм хүмүүс олон талаас ингээд үзээд болох байхгүй. Үнэхээр хүн ам зүйтэй болохоор болдгүй. Зах зээл нь жижиг юм болохоор болдгүй за. За тиймэрхүү байна шүү. Би бурхны хүү болъё гэж юм. Тэгээ болооч дээ. Ерөнхий сайд болцохоо тогтолцоогоо марцчихлаа гэвэл яана гэж юм.
Тэгвэл тэгэл заяа чин тэр. Тий. Би байхгүй бол угаасаа Монгол байхгүй заяа. Угаасаа эдгээр дотор тийм хүн байхгүй. Монголыг өөрчлөх тийм толгойтой хүн үнэхээр байхгүй. Байсан бол хамаалга. Надаас илүү үг ч юм уу, эсвэл надтай ойролцоо ч юм уу, эсвэл зүгээр надаас нэг жоохон дутууч байдаг юм уу, тий хамаагүй шүү дээ. Ямар нэгэн хүн байсан бол хамаалга. Алгаад осоод нэгдлээ. Жолоочийн жолтгоо хийлээ. Тийм ээ? Бүр хамаагүй орцны үүдэн дээр нь хамгаалагч жолтгоо хийгээд туслаад өгье. Дааж тийм хүн байхгүй. Тийм хүн байхгүй учраас одоо тэгэл Баярбаатар ингээл байж л энэ да. За угаасаа 92 оноос хойш буруу тогтолцоогоор явсан л гэж юм тэгээд. Ер нь яс юм дээр нэг яг шудраг нэг хэлжгээд буруу тогтолцоо гэж байхгүй шүү дээ. Ер нь зүгээр. Ямар ч муу тогтолцоон дотор хүн ямар ч хүн хөгжиж болдгоо л байхгүй. Яг яс юм дээр бол. Монголын ард түмэн чинь дэндүү харанхуй шүү дээ. Тэгэхээр чинь болдгоо. Вирусо ганцхан юм, вирусо Монгол болохгүйгээ ганцхан юм байгаа. Монголын ард түмэн хитрхи харанхуй байна. Тиймэрхүү л байна. Тэгээд энэ Монголын ард түмнийг өөрчлөхийн тулд яг нь өөрчлөхөд одоо тун хэцүү байна. Тийм учраас одоо тэгэл аргагүйрхэн тогтолцоогоо солихоос аргагүй болж байна доо. За иймэрхүү байна да. Ер нь да ганаа яма энэ эргүү мал юугаа мэддэм пидда гэж энийг блоклаа. Чи юу тийм лагийн бол өгсөндөө чинь өөрөөсөө дорд хүнийг үзээд идэв. Өмө гүлэгчин блок юу цухтагаа алга болчлоо. Гэс устгаад алга болчих юм уу? Навшиж юм уу? Улгаачийг блоклох байсан сая нэг гүлгийг. За тэгээд амжилт хүсье сайн сайхан хүсье зөндөө удажлаа. Окей.